За тэгэхээр өнөөдрийн хичээлийг өрийн удирдлага төсвийн бодлогын үндэс болгох нь гэж нэрлэе. За тэгэхээр энэ дээр өнөөдөр за ер нь төрийн тухай өөрөөр хэлэх юм бол төрийн үйл ажиллагаа, түүний санхүүжүүлэлт буюу төсвийн менежментийн тухай ярих гэж байгаа. Энэ одоо Монголын ерөөсөө хамгийн гол асуудал болчиход байгаа. Гэхдээ сайнаараа биш. За би түүний юуны өмнө ер нь төр гэдэг маань зах зээлийн эдийн засаг ямар үүрэгтэй байдаг гэдгээс эхлэе тийм ээ. За бид нар өмнө ярьсан макро эдийн засаг тийм ээ. Эдийн засгийн нийт эдийн засаг үйлдвэрлэж байгаа үйл явц маань одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг маань юу байдаг вэхээр тэрийг үйлдвэрлэх явцад бий болсон орлого, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлд орлого хоёр зэрэгцээ явж идэг тэнцүү байдаг. Жишээлх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэгт цаашаа тэр нь юу болох вэ гэхээр орлого болоод одоо хүмүүсийн цалин хөлс, үлдсэн бизнесүүдийн ашиг, за тэгээд татвар. Би ерөнхийдөө маш товчхоноор дүрслэхэд тэр шүү дээ. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засагт бий болж байгаа орлого хоёр тэнцүү. За тэр нь нөгөө талаас нь юу болох вэ гэхээр хэрэглээ зарцуулалт нь байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэн авч яаж хэрэглэх вэ гэхээр хүмүүсийн хэрэглээ буюу өдөр тутмын хэрэглээ буюу consumption, тэгээд бизнесүүдийн хөрөнгө оруулалтанд хэрэглэх хэрэглээ буюу хөрөнгө оруулалт, тэгээд төрийн хэрэглээ. За энэ дээр нь яг хөө мэдээд дотоод үйлдвэрсэн юм зарим нь гадаад гаргаж байгаа бол экспорт болдог. Гэтэл бид нарын хэрэглэж байгаа юмны чинь нэгэд хэсэг нь гадаадаас авч байгаа учраас импорт. За энийг цэвэр худалдаач гэдэг, өөрөөр хэлбэл худалдааны баланс гэсэн үг. За тэгэхээр эдийн засагт макро төвшөнд одоо би ярьсан тийм ээ, макро ер нь эдийн засгийн бодлогод бол богино хугацаа, урт хугацааны гэж байдаг. Богино хугацааны асуудлууд, нэлээд тургуус асуудлууд, гэхдээ урт хугацааных нь тэнцвэрийг бас барьж ихгүй болдгоо. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол том эдийн засгт бол тэр маань юу гэсэн үг вэ гэхээр тийм ээ. Энэ чинь нийлүүлэлт буюу aggregate supply. Энэ чинь болохоор aggregate demand буюу эрэлт. Тэгэхээр жишээлхэд макро эдийн засгийн богино хугацааны асуудал бол тийм ээ. Энэ нийлүүлэлт эрэлтээ тэнцвүүлэх. Үйлдвэрсэн юмнаас нь илүү мөнгө тараагаад эрэлт, энэ засагч мөнгө тараагаад энэ хүмүүс нь орлогоосоо илүү хэрэглээд өөрөөр хэлбэл зээл аваад төлөхгүй зүйлс хамаагүй ингээ явах юм бол энээсээ хэтэрхээр инфляц болно, өөр үүснэ. Тэрнтэй адилхан төр бас тийм өөрийн эдийн засгийн тэнцвэртэй байх ёстой. За энэ юуны өмнө төр гэдэг дээр би яриа тийм ээ. Төр гэдэг маань зах зээлийн эдийн засагт бол юу байдг вэ гэхээр тийм ээ. Би бас ингэж хэлсэн. Ингээд одоо жишээлхэд тийм ээ. Энэ болгоны чинь цаана үйлдвэрлэл явж штэ. Тэгэхээр жишээлхэд төр гэдэг чинь юу юм гэхээр тийм ээ. Төсвийн зардлаар худалдан авч байгаа. Тэгээд тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүнд нэмэр оруулж байгаа тэр бүтээгдэхүүн. Төрийн үйлдвэрлэл, төрийн бүтээгдэхүүн. Тэгэхээр төрийн бүтээгдэхүүнийг үр ашигтай байна уу? Хэр хэрэгтэй байна? Ер нь төрийн хэмжээ ямар байх ёстой энэ төр дээр одоо тодорхой тоо хэлэхэд хэцүү байдаг. Яг тэгэхээр бусад энэ эдийн засгийн бүрэлдэхүүнүүд жишээлхэд хэрэгжилж байгаа, хөрөнгө оруулж байгаа, гадаад дотоод ахшаа энэ чинь бүгдээрээ үйлдвэрлэгч нь зах зээлийн сахилгатай зөвхөн ашигтай зарагдах юм хийдэг. Тэгэхгүй бол зарагддаггүй алдагдлалд ороод таагдаад ингэдэг. Үнэлгээ нь бас зах зээлийн үнэтэй ашигтай байна уу гэдгийг мэддэг. Гэтэл энэ төрийн юм болохоор тийм зах зээл байхгүй учраас татвараар аваад санхүүжүүлээд шүү дээ. Тэгэхээр улс төрчид мөнгө гаргаад татвараар татаал аваад авах юм бол төрийн нэрээр юу ч хийж болно. Алдагдaltaй маш их юм хийгдэг. Тийм учраас зах зээлийн эдийн засгт ер нь яадаг вэ гэхээр улс төрчид бол өөрсдөө магтуулахын тулд тийм ээ. Энэ хэдхэн хүнийг төрөнд тэжээн хөгжүүлнэ гэдэг. Гэтэл тийм улс орон хөгжинэ гэдэг чинь тэр хүн ам, үйлдвэрлэгчид, бизнесүүд нь юм хийж чаддаг болж хөгжихөөс биш. Тэгээд төрөнд тэжээгээд хөгжүүлдэг социалист, тэр бол их гүнзгий социалист сэтгэлгээ тийм. Ийм жоохон хүн амыг босгоч чадахгүй, тэжээж чадахгүй гэж. Тэр чинь жоохон хүн амтай биш, харин жоохон хүн амтай хүмүүсийг тэжээхэд хэцүү шүү дээ. Тэр чинь
олон улсын зах зээл дээр гарч ирдэг тийм том үйлдвэрлэл хөгжихэд хэцүү. Тийм болохоор төрийн үүргийг бид ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь төрийн юу гэхээр за санхүүжүүлэлт хэрэглээ нь бол төрөөс ингээ мөнгөөр авчдаг юм байна. Цаана бүтээгдэхүүн юу байна гэхээр тийм ээ. Тэр төрийн аппарат тэрийн мөнгөөр хийж байгаа ажил маань эдийн засагт хэр үүрэг оруулж байна. Хэр үр дүн өгч байна. За тэгээ энэ дээр та нарт сайн бодцгоо. Энийг тооцоолоход хэцүү гэж хэллээ те. Тэгээ зах зээлийн эдийн засагт яагаад төр нь бизнес тутгалдгүй, эдийн засаг тутгалдгүй. Яг тэгэхээр энэ чинь өөрийн тийм үр ашигтай ажиллах онц хөдөлгүүр сонирхол алга ба штэ. Энд зах зээлийн эдийн засаг арчил ерөөсөө энэ бол популизмаар явж идэг. Үндсэндээ улс төрчд нь мэдлэгтэй, боловсралтай, сонгогт нь зах зээлийн эдийн засгийн мэдлэгтэй байхгүй бол яг тэгэхээр энэний бүтээгдэхүүний төрийн үйлдвэрлэл бүтээгдэхүүн юу байна гэдэг яа тооцохгүйхээр зах зээл байхгүй учраас ийм бүтээгдэхүүн гараад зарагдж ийн гэдэг нь байхгүй учраас ерөөс зардлаар нь тооцдог. Энэ юу гэсэн үг вэ? Төрийн зардлаар авч бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авч байгаа. Goods and services. Тэгээд дээр нь төрийн албан хаагчдын цалин. Ерөөсөө энэ бол төрөөс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр. Гэтэл одоо социалист маягийн эдийн засгт юу болчиход байна гэхээр те энэ төрийн нэрээр бүтээн байгуулж хийж нэрлэнэ үү, ард түмний хайрлаж хамгаалж ийн ч хийнэ үү, тэр зардал маань ийм үр ашигын тооцоогүй маш их зардал гараад энэ төрийн томрох тэгээд эдийн засгийн биш, үйлдвэрлэлийн биш юм руу орох тусмаа жишээлбэл дэрүүлээ хамгаалах, соёл, биеийн тамир тэ энэ бүхэн рүү орох тусмаа эдийн засагт дарамт болж идэг, хошоо татж идэг. За би зүгээр багцаагаар тийм ээ энэ ихэнх орны хувьд бол энэ 20% байдаг. За Америкт бол энэ хоёр бараг жицүү 15-6% тийм ээ. Социалист маягийн бидний улсууд бол 90 оноос хойш ерөөсөө буурахгүй байгаа юм бараг 40%, 30, 35, 6, 7, 40%. За тэгээ энэ юутэй холбоотой гэдгийг би бас ярив. Ягаад гэхээр тийм зах зээлийн орнууд энэ бол зөвхөн төрөөс үйлдвэрлэлтэй огт хамаагүй жишээлхэд Америкийн төсөв гэхэд тийм ээ федеральны төсвийн хагасны цэргийн зардал. Цаад хагас зардал гэхээр голцоо одоо боловсрол сургууль ч юм уу тиймэрхүү юм байж идэг. Бусад зах зээлээр явчихсан шүү дээ. Ер нь бүх орн тийм ээ. Гэтэл манайд энэ чинь тийм ээ. За би энийг ингээ. Тэгээд ер нь тийм ээ за төрийн макро төвшөнд энэ богино хугацаанд нийлүүлэлт юу хоёр тэнцэхгүй, эрэлт хоёр тэнцэхгүй болохгүй тэгэхгүй бол өөрөө үүснэ инфляц үүснэ, санхүүгийн хямрал гарна гэдэг. Тэрүүн шиг энэ дээр бас өөрийн сахилга байх хэрэгтэй. Тэгэхээр сахилга гэдгийг би юу гэж юм гэхээр тийм ээ зах зээлийн эдийн засагт богино хугацаа, урт хугацаанд хязгаарлалт гэж байдаг. Төсвийн хязгаарлалт гэдэг budget constraint гэж. Тэгэхээр budget constraint гэдэг юу гэсэн үг гэхээр ерөөсөө л зах зээлийн эдийн засагт үйлдвэрлэгч бай, хэрэглэгч бай өөрийнхөө орлогын хэмжээнд л хэрэглэнэ. Тэр орлогоо зээл авах замаар илүү гарснаар хүн зээлүүлээд дутууга төр зүрийн хугацаанд эргээд төлөгдөх чадвартай зээл авах замаар ингэж өргөжүүлж иж болно. За энэ төр дээр яг адилхан. Жишээлбэл тийм ээ за би энийг flow budget constraint гэх. Flow budget constraint гэдэг нь юу вэ? Энийг юу гэлээ? Урсгал төсвийн сахилга. Төсвийн сахилга. Тэгэхээр төр бол урсгал төсвийн сахилгатай байх нэгдүгээрт одоо ойрын хугацаанд short run. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэхээр тийм зах зээлийн эдийн засагт бүх зах зээлийн харилцаанд оролцогчид тэр дотоод төсвийн байгууллага, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, хувь хүмүүс айл өрх тэр байтугай улс бүхэлдээ өөрийн хатуу төсвийн хязгаарлалтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол орлогоороо аваад цаана чадахгүй бол чамд итгэж бус төлж чадна гэж итгэж өгсөн тэр өөрийн хэмжээнд л зээлийн хэмжээнд тэрийг төлж чадахгүй бол өөрөө дампуураад багасхаа зөөр аргагүй болдог. Тэ. Гэтэл корона гэдэг нөгөө Унгарын төлөвлөлтийн эдийн засгийн судалдаг хүн хэлсэн байгаа шүү дээ. Социалист орнууд, социалист байсан орнуудын гол проблем болохоор тэр хатуу зардал нь hard budget constraint, soft budget constraint болчихдог. Зөөлөн төсвийн одоо гай гэж. Тэр нь юу гэсэн үг вэхээр тийм жишээлбэл одоо яг манайд шүү дээ. Энэ сангууд, энэ улсын үйлдвэрүүд
зөнд хуучнаасаа уламжлагдаад ирчихсэн бөөн ашиггүй үрлэгэн зардал. Тэгээд тэрийг хаах, багасгах гэхээр болдгоо. Хүн ажилгүй боломж гэдэг юм уу? Хамгийн гол нь тэнд зөндөл лобби байгаа байхгүй. Ер нь зах зээлийн эдийн засаг арчлалын нөхцөлд тухайн нэг байж байгаа юмыг тойроод бөөн одоо ашиг сонирхлын төвлөрөл үүссэн байдаг. Vested interest гэж. Тэр бол дандаа тийм учраас ямар ч юмыг өөрчлөхөд заавал маш их эсрэг үүсэл бөөн хүмүүсийг тэрийг тойроод амьдардаг юм болж идэг орлогын их өсвөртэй улсууд болцсон байна шүү дээ. Тэрэнд одоо авилгал маш ихтэй тийм ээ. Тэгэхээр тэрийг өөрчлөх нь хэцүү. Тэрийг авал сайхнаар тайлбарлаа шүү дээ. Одоо ард түмнээ тэтгэж энэ асуудлын шийдэж өгч чинь энэ чухал үйлдвэрийг одоо унгахгүй яаж ингээд улс төрөөс шийдэж өгч чинь гэж мөнгө өрөөд байдаг. Тийм учраас энэ за тэгэхээр энийг тэрхгүй тул яах ёстой юм гэхээр тийм ээ. Энэ budget constraint төсвийн сахилгыг сахиулах ёстой байхгүй. Тэрийг төр дээр болохоор тэрийг сахиулах юм нь төсвийн бодлого, сангийн яам, хамгийн гол нь улс төрчид тийм ээ. За тэгээд энэ төр дээр болохоор тэр төсвийн сахилга за урсгал төсвийн сахилга буюу жилүүрийн төсвийн сахилгын тухай ерөнхийдөө юу гэж ойлгож болох вэ тийм ээ. За энэ өөрөөр хэлэх юм бол энэ эдийн засаг төрийн хийж байгаа үйл ажиллагааг санхүүжүүлж тэр төсвүүдэнд бариулах ёстой. Хамгийн энгийнээр хэлэхэд тийм ээ төсвийн зардал нь санхүүжүүлэх татварынхаа хэмжээтэй хүрчих ёстой. Энээсээ би хэлж штэ удаан хугацаанд бол энэ зээл аваад иргэд төлж болно. Тэгэхээр тэрийг одоохондоо ярьдгүй зөвхөн жилийн урсгал төсөв яриа л да. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр тийм гэтэл энд хараа ийм байгаа. Орлого гэдэг бол их тодорхой бус. Өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр орлого чинь өнгөрсөн жил ямар байсан дээр голцоо хоошоо харсан хэмжээнд дээр төлөвлөгдөнө. Энэ төсвийн зардал гэдэг бол төсвийн бодлогоор хийж штэ. Тэгэд арчилсан нийгэмд юу гэдэг вэ гэхээр энэ улс төрчид нь энийг л ихсүүлэх гээд тий одоо хүүхдийн мөнгө өгч гин бүтээн байгуулалт хийж гин аялал жуулчлалыг гээд хөшөө босгож гин ингээд нэмэгдэх гээд байдаг. Ялангуяа сонгуул ойртохоор ийм сонгуулийн цикл бүх оронд байдаг. Тэгээд тэрийг л багасгахын хязгаарлахын тулд энэ төсвийн бодлогод шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн тооцоотой ийм аргачлалд нэвтрэх ёстой байхгүй юу? Тэрний цаад үндэс нь бол энэ төсвийн төлөвлөлт өрийн удирдлага байна. За тэгээ энэ эхнийхийг ингэж ойлгоо. За гэтэл энэ дотор чинь тийм хамгийн хэцүү юм ерөөсөө энийг танах байдаг. Жишээлхэд энийг танахад тийм ээ нэгдүгээрт одоо энийг өсөлтийн хамгийн хэцүү юм энэ нийгмийн халамж жишээлбэл социалист орнуудад тэрний хэцүү юм нь юу гэхээр нийгмийн халамж гэдэг ахмадуудынхаа юу тэтгэврийг тэглэн бүх хүүхдэд мөнгө өгнө гэдэг ингээд нэмчихээр тэр чинь зөвхөн нэг жилийн биш тийм ээ хууль хийгээд дандаа нэмэгдэж их. Өөрөөр хэлбэл энийг бүр байн өндөршүүл ажиж байгаа байхгүй юу? Гэтэл татвар гэдэг чинь тийм ээ тухайн жилийн одоо Монголд бол ерөөсөө хитгэн том үйлдвэр хэдхэн том уул уурхай үйлдвэрээс үндсэндээ ордог. Татвар төлдөг дөрвтэй хувь нэмэр оруулдаг хүн мөн гэж баян хүн энтер гэж байхгүй шүү дээ Монголд. Ерөөсөө татварын ихэнх нь хэдхэн том үйлдвэр дээр явж ирдэг. За гэтэл энэ давлгаа өөрөөр хэлбэл төсвийн бодлого бол энийгээ маш сайн барих. Эн чинь харьцангуй тухайн жилийн одоо төсвийн үннээс ахуулаач гэдэг юм хөдөлгөөнтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол консерватив их хатуу хяналтаа. Тэгэхээр энэ нэмэгдлээ энийг нэмчихдэг. Дараа нь энэ буухраар буцаж хасдаг. Одоо яг тийм юм хэлэх гээд шүү дээ байна тийм ээ. За би цаашаа ярив. Дараа нь энэ чинь тийм ээ. Гэтэл энэ татвараар санхүүжүүлж байгаа юмны чинь шүү дээ. Хагас нь энэ нөгөө төрийн хийж байгаа үйл ажиллагаа биш байдаг. Яг тэгэхээр үнийн хэрэг дээр юу гэж яддаг вэхээр татварыг чинь хагас нь үндсэндээ хурааж авсан татварыг бусд нь эргээд тарааж идэг. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн үйл ажиллагааг авахгүй энийг ингэж хэлж болно тийм ээ. Юу татвараар юу санхүүжүүлдэг вэхээр тэр төрийн хийж байгаа үйл ажиллагаа дээрээс нь бусд нь нийгмийн халамж нэлээд тарах трансфер. Энийг зүгээр ингээд бичсэн ч болно л доо. Өөрөөр хэлбэл энэ трансфер буюу цэвэр татвартай тэнцүү.
Өөрөөр хэлэх юм бол татвараас авсан юмны талаар нь л тэрийнхээ юмыг ягаад үндсэндээ талын тарааж ийн гэсэн үг. Тийм учраас тэр трансфер нийгмийн юг байнга нэмэгдүүлнэ гэдэг маань ерөөсөө төсвийн бодлогын алдагдлыг нэмэх төрийн том хэмжээг байлгаад байх маш том одоо популист шалтгаан болж идэг. За тэгээд эндээ багтахгүй бол юу болдгоо тийм ээ. Тэгэхээр энэ дээр багтахгүй болохоор юу болох вэ гэхээр за би одоо энийг ерөөсөө цэвэр татвар гэж ойлгочих л доо тийм ээ. За энэ дээрээс өшөө ингээд энэ нэгсээд татвараасаа давсан орлогыг яах вэ гэхээр төр зур юугаар яаж болох вэ гэхээр за нэгдүгürt ер нь хамгийн түрүүн төрийг хийж чаддаг юм нь мөнгө нэмэх. Мөнгө нэмнэ гэдэг маань үндсэндээ те төв банкар дамжуулаад мөнгө гаргаж чинь гэсэн үг. Үндсэндээ төр нь зүгээр мөнгө гаргаад тэгэхэд тэг механизм нь ямар янз бүрийн хэлбэрээр жишээлбэл Монголд энэ яадаг вэ гэхээр тийм ээ бонд гаргаж ийн гэж юм. Гэтэл бондоо үндсэндээ бонд манай төрийн бонд чинь тийм ээ уул нь бол засгийн газрын бонд гэдэг чинь хамгийн ихтгэлтэй учраас яг цаас мөнгө шиг тийм чанартай санхүүгийн хэрэгсэл болчдөг байхгүй юу? Одоо жишээлбэл Америкийн трежери гэдэг чинь ерөөсөө доллар бүх орн өөрийнхөө долларыг тэр трежерид хийж штт. Яг тэгэхээр трежери гэдэг чинь зүгээр цаас мөнгө хадгалснаас хувьт хүүтэй. За тэгээд тийм мөнгө шиг гүйлгээтэй баталгаатай юм гарчхаар нөгөө тэрийг чинь зардаг зах зээл чинь маш томроод одоо жишээлхэд Америк бол ерөөсөө тэр трежери гэдэг бонд баталгаатай хийсний ачаар доллар гэдэг юм дэлхийг эзэлчлээ штэ. За гэтэл бид нар бол тийм хүн авдаг харилцан зарж болдог. Тэгээд тийм учраас маш үнэтэй санхүүгийн хэрэгсэл баталгаа болдог тийм бонд алга. Бид яаж ийм хэрэг бондоо банкнд зарчдаг. Банкнд зарна гэдэг чинь мөнгө л гаргаж байгаа байхгүй юу? Тэ тэр энэ төв банк. За төв банк яах юм бол одоо цэвэр мөнгө үйлдвэрлэж гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тийм засгийн газар банкнд зараад банк нь төв банкнаас зээл авдаг байх юм бол үндсэндээ мөнгө үйлдвэрлэж байгаа. Тэгдэггүй гэхэд банкны санхүүжилт гэдэг чинь хувийн секторт байх санхүүжилт нь нөгөө crowd out болоод ингэ санаа. За тэгээд энд яг макро түвшинд юу гэхээр тийм ээ тодорхой хэмжээгээр энэ мөнгөний санхүүжилт бол байж болно. Тэр нь юу гэхээр тийм ээ шинарааж гээд өөрөөр хэлэх юм бол мөнгөний зах зээлийн мөнгөний эрэлт өөрөөр хэлбэл хүмүүс мөнгө хэрэгтэй байна гэдэг нь эдийн засгт цог өсч идэг. Жишээлх юм бол эдийн засгийн өсөлттэй тэнцүү хэмжээр өсч ийн гэж бодъё л да. Жишээлх юм бол тийм ээ урсгал зардлын одоо эдийн засгийн өсөлт 5% гэхэд нэг 5% өсөлтийг бол мөнгөөр яхад инфляц гарахгүй байх жишээд. Гэтэл энэс цаашаагаад авах юм бол тэр нь бодит өсөлтөөс инфляц болно. За тэгэхээр энэ мөнгө ингэж болох юм. Өөрөөр хэлбэл энэ хязгаарлалтай цаашдаа жохон энэ мөнгөний эрэлтийн хэмжээгээр л хийж болохоос цаашаа бол ингээд инфляц болно. Тэгээд санхүүгээ хөндрүүлнэ. Одоо хувийн секторт очих банкны санхүүжилтийг хоригдуулна тийм ээ. За тэгвэл энэ ud явшгүй нэ төр юм байна. За тэгэхээр энэ мөнгөний санхүүжилтээс гадна тэгэл цаана юу үлдэх вэхээр өөр болдог. Өөрөөр хэлбэл зээл болдог. За энэ зээлийг бид нар тийм ээ ямар нэгэн бид нар одоо төрийн өөр ихсэж байгаагаа тооцохгүй мэдэхгүй юм хүртэл бай. Яг тэгэхээр мөнгө fungible гэдэг тийм ээ. Мөнгө гэдэг бол ингээл төсөө юу ингэ цорхоо нөхчлөө, тийм орлого гаргаад таван толгоогоос аваад төмөр зам хийгээд тий энэ эцсийн дүндэл ерөөсө төр дээр унж байгаа байхгүй юу? Тэр нь алдагдал хэлбэрээр одоо харагдахгүй ямар ч ашиглалтгүй булаа хийчихсэн юм яваал тэр нь алдагдал болоод өөр хураагдахыг бид нар мэдэхгүй. Эсвэл энэ гадаад дөр гэхэд тийм засганд шууд гадаад дөр аваагүй байсан ч ер нь засаг шууд аваад байгаа шүү дээ. Чингис хаан бүтээн байгуулалт хийж ингээд зөндөө өөр авсан тийм ээ. Тэгэхээр энэ бол заавал өөр болж идэг. За гол нь дээр. За тэгэхээр энэнийг дараагийн тийм учраас энэ төсвийн бодлого тийм ээ нэгдүгээрт энэ ойр тухайн жилд тэр санхүүжилтэд хангах энэ мөнгөний эрэлтээс илүүгүй
зарцуулах тэгээд өөрөө тэгээд эцсийн дүн тэгээд тухайн төсвийн бодлого, жил бүрийн төсвийн бодлогын гол одоо баримтлах цаад үндэс нь энэ өрийн хэмжээ байдаг. Энэ яагаад тэгэхээр төсөв алдагдaltaа орлого үүсэхгүй бол өөрөө нэмж явах нь ч эцсийн дүн. Гэтэл тэр өр маань нэмэгдэх болцоотой юу, нэмэгдэхгүй болцоотой юу гэдэг нь төсвийн бодлогын хамгийн гол одоо баримтлах зүйл байж байгаа. За тэрийг би дараагийн шатн дээр өөрөөр хэлэх юм бол урт хугацаанд тийм ээ энэ intertemporal гэж одоо өөрөөр урт хугацааны budget constraint. За энэ бол бүх юугаар ярих юм жишээлхэд үйлдвэрлэгч зах зээлийн нөхцөлд ингээд хөрөнгө оруулалт хийгээд цаашаа өргөжөө явах гэсэн чинь эсвэл төр хугацаанд алдагдaltaд ороод тэрийг нөхөд зээл авдаг штэ. Гэтэл тэр зах зээл банкнаас зээл авч байгаа чинь өөрийн шалгууртай энэ үйлдвэрлэгчд хүү. Тэгэхээр энэ эргээд төлөх чадвартай гэсэн үед л өгнө штэ. Тэр хязгаарлалт ийг л юу гэдэг юм. Урт хугацааны үе intertemporal цаг хугацааны төсвийн хязгаарлалт. За жишээлхэд улс орны хувьд бол бас тэр гадаад өрийн хэмжээ. Гадаад өр гэдэг чинь эргээд энэ Монгол энэ гадаад өрөө эргээд экспортын орлогоор төлж чадах уу? Тэр нь одоо 10 жил гэдэг юм 5 жилийн хугацаанд манай зээл өгч байгаа улсууд маань мэдээд байна шүү дээ. Тооцоолоод байна шүү дээ. Жишээлбэл оюун толгойтой болсон үед бол зээл өгөх нь ихсээд нөгөөдүүлээ зогсоогоо 5 толгойгоо унсан үед бол эднээс эргээд төлж чадахгүйгээд манай зэрэглээч нь буураад манайхаас авдаг хүү нөсөөд сүүлдээ бүр олдгоо байх жишээтэй тийм ээ энэ ирээдүг үгээд. За тэгвэл төрийнх дээр энэ урт хугацааны төсвийн сахилга яа тооцоологдгийг гэдгийг дараад нь авч үзье.